Сайн байна уу? 2025 оны 8 дугаар сарын байдлаар Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яамны консулын хэлбээс 3154 иргэн консулын үйлчлэгийг үзүүлжээ. Үүний дэлгэрэнгүй танилцуулбал 41 нэрийн төрсний бүртгэл, 120 иргэний үнэлгээний бүртгэл, 23 хосын гэрэлтийн бүртгэл, 4 гэр бүлийн цуцлалтын бүртгэл, 37 гадаад паспорт, 11 буцхан үнэлэг, 5 эцэг тутуусны бүртгэл, 3 иргэн нас барсны бүртгэжээ. 232 улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлгаар 149 Монголиа төрийн захин үйлчилгээ, 1202 нотратын үйлчилгээ, 50 гарын үсгийн баталгаажуулалт, 67 захин мэлгэлт, 960 итгэмжлэлийн үйлчилгээ тус үзүүлжээ. Мөн 8 дугаар сард 3200 гаруй дуудлага шуурга дугаар төлөв авчих холбогдох зөвлөгөө мэдээлэл үйлчилгээг өгч ажиллажээ. Түүнчлэн Монгол улсыг албан ажиллаар зорж буй гадаадын 250 иргэн виз олгожээ. Иргэн та элчин сайдын яамны консулын хэлцээр дамжуулан дээр дурдсан үйлчлэгнүүдийг түргэн сурах боломжтой байдгийг битгий мартаарай. Танд амжилт хүсье.